Сайн байцгаана уу? R програмын ээлжид хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэхүү видео хичээлийн агуулга их материалыг бэлтгэхдээ өөрийнхөө бичсэн статистик програмчлал R хэл ном болон лекцийн хичээл үзүүлэнгээс бүтээл ашиглах онцгой эрхийнхээ хүрээнд авч ашиглав. Энэ удаагийн хичээлээр өгөгдлийн эмхлэгтэй холбогдох үндсэн үйлдэлүүдийг статистик R програм дээр хэрхэн хийх тухай үзнэ. Энд ч ихсаасан 12 үйлдэлийг тавч авч үзнэ. Эдгээр нь статистикийн програмуудад тухайлбал SPSS програмын datasets руу ороход харагдаж байдаг зүйлс билээ. Өөрөөр хэлбэл статистикийн програмуудад байдаг тэр бүх үйлдэлийг R програм дээр хэрхэн хийж гүйцэтгэхийг авч үзнэ гэсэн үг юм. Ингэхдээ хамгийн сүүлийн 12 дугаар үйлдэлээс бусдыг tidyverse зэрэг нэмэлт багц бус харин R програмын үндсэн оператор болон функц ашиглаж хийхийг харуулна. Энэхүү эдгээр үйлдэлийг үндсэн оператор болон функцтэй холбож үзэх тул R програм суулгасан ямар ч компьютер дээр шууд хийж гүйцэтгэх боломжтой. Харин өгөгдөл эмхлэхэд зориулсан сүүлийн үеийн багцуудыг ашиглаж сурахад өгөгдөл эмхлэхтэй холбоотой суурь ойлголт болон R хэлний нэмэлт мэдлэг байхад л хангалттай. Чухам ийм суурь мэдлэг олохыг л энэхүү хичээлийн зорилго болгосон билээ. Жишээ болгон бичих кодтой R програмын data assets багц дотор агуулгаддаг empty cars болон iris data програмуудыг ашиглана. Тус дата програмууд дээр ямар нэг үйлдэл гүйцэтгсэний дараа гарсан өөрчлөлтийг буцааж дараагийн үйлдэлд нөлөөгөө болгохын тулд өгөгдлөө анхны хэлбэрт нь оруулах шаардлагатай. Стегээс 2 үйлдэл холилдож сүүлийн үйлдэл нь яг юу хийж байгааг нь ойлгомжгүй болох талтай. Энд слайдын төгсгөл буюу 2 кодын аль нэгийг ажилуулна. Эхний тушаал нь тэдгээр дата програмуудын ажлын огтрогуудын хуулбарыг устгана. Үүний дараа тус дата програмуудыг дуудвал datasets багц руу хандах болно. Харин ингэж устгаагүй тохиолдолд ажлын огтрогууд байгаа өөрчлөлт орчихсон хуулбарыг дуудаж ашиглах болно. Удаан 2 тушаал нь ажлын огтрогууд эдгээр дата програмуудын шинэ хуулбар үүсгэнэ. Үүний дараа тус дата програмуудыг дуудвал ажлын огтрогууд хуулбаруудыг ашиглана. Яагаад ингэж дуудаж байгааг хувьсгчийн үйлчлэх хүрээний талаар үзэхээр ойлгох болно. Empty cars data програмд автомашины шатгуун зарцуулалтыг Америкт ашигладаг нэгжээр илэрхийлж оруулсан байдаг. Үүнийг монголчууд бидний ярьдаг 100 км-т хэдэн литр шатгуун зарцуулдаг вэ гэдэг рүү шилжүүлж үүнд харгалзах шинэ хувьсгч зохиоё. Слайд дээр нэг шилжүүлэх томьёо харагдаж байна. Тус томьёоны дагуу зохиог код бичиж улмаар гарсан утгуудыг L 100 км гэсэн хувьсгч болгон санах ойд хадгалж байна. Бас шатгуун зарцуулалтанд дунджаас бага бөгөөд 4 цилиндр бүхий хөдөлгүүртэй эсгийг илэрхийлсэн эконом хувьсгч зохиохыг харуулв. Data program дотор шинэ хувьсгч зохиож оруулах олон арга байдгаас энд хоёрыг нь танилцуулав. Энэ мэтчлэн өнөөдөр үзэх зарим үйлдэл практик дөрвөн ашиглагддаг тул та бүхэн эхлээд үүнийг дөөрөж дараа нь бага зэрэг өөрчилж эцэст нь өөрийнхөө хүснээр код бичин ажилуулж сайтар дадлах хийгээрэй. Data program дах хувьсгч буюу багнуудын нэрсийг цаашилбал аливаа объектын элементүүдийн нэрсийг гаргаж авах болон өөрчлөхөд namespace функц ашигладаг. Нэр өөрчлөхдөө элемент бүрийн нэрийг заасан байх ёстой. Энд namespace гэсэн ганц функцийг хоёр өөр зорилгод ашиглаж буй мэт харагдах боловч яг үнэндээ хоёр өөр функц ажиллаж байгаа юм. Нэр өөрчлөх зорилгоор бичсэн шиг байдлаар дуудаж ашиглах функцүүдийг утга өөрчлөх функц буюу replacement function гэдэг. Объект элемент рүү хандах зарчмыг сайн ойлгосон бол өгөгдөл ялгаж авах болон устгах нь маш хялбар байх болно. Мөн үүнд жишээ харьцуулах болон логик оператор болон ийм үйлдэл гүйцэтгэдэг зарим функц хэрэг болдог. Ерөнхийдөө өгөгдөл ялгаж авах болон устгах нь зоосны хоёр тал гэдэг шиг салшгүй нэгт уялдаатай үйлдэлүүд юм. Тодорхойлбол data програмын доторх нэг хэсэг өгөгдөл рүү хандах буюу ялгаж авлаа гэвэл бусд нь үлдэж хоцорно. Харин ялгаж авсан хэсгээ өнөөх дата програмыг төлөвлөж буй хувьсгчтай утга болгон оноовол үлдэж хоцорсон хэсэг нь бүр мөсөн хаягдах буюу устгах болно. Харин data програмын зарим хувьсгч буюу багныг устгах бол бусад баг нь буюу хувьсгчтэй үлдэх буюу ялгаж авсан хэрэг болно. Мөн нул буюу хос утга оноох замаар хувьсгч устгаж байгааг харууллаа. Мөр болон элемент рүү хандахдаа мөр болон багны хаягийг хоёуланг нь өгөх ёстой. Энд хаяг нь индекс болон нэр байдгийг сануулъя. Бас индексийн оронд логик вектор ашиглах боломжтой бөгөөд энэ тодорхой нөхцөл хангах баг нь мөр нүд рүү хандах үндэс болдог. Энд drop тэнцүү false гэсэн нь сонгосон элементүүд вектор үүсгээр байх үед үр дүнг вектор болгон эгэлчлэлгүйгээр data program бас матриц бүтцийг хэвээр нь хадгалах зорилготой. Эцэст нь мөр болон багны хаяг тусгаарлах үүрэг бүхий таслалын талаар тодруулга өгье. Data program-ийн хувьд баг нь түүний элемент болдог тул зөвхөн багн руу хандах үедээ мөрийн индекс заах шаардлагагүй. Иймээс багн руу хандахаар бичсэн кодын дөрвөлжин хаалт дотор мөр болон багны хаяг тусгаарлах үүрэгтэй таслал бичсэнгүй. Таслал тавьсан ч болох бөгөөд ингэхдээ шаардлагатай үед drop тэнцүү false гэж нэмж бичгээ мартуузай. Сая үтсэн өгөгдөл ялгаж авах үйлийг тусгасан бэлэн функц R програмын base үндсэн багцуд байдаг. Өмнөх слайдын төгсгөл бичсэн тушаалыг энд subset функц ашиглан бичиж үзүүлв. Энд iris data програмын species хувьсгчийн versicolor утганд харгалзсан мөрүүдийг sepal length болон sepal width хоёр хувьсгчаас ялган авч байна.
Энд өгөгдөл нэгтгэлийн хоёр хэлбэр тохиолыг авч үзлээ. Эдгээр дата биремүүд хэмжээ болон бүтцийн хувьд шууд нэгтгэхэд яв цав тохирч буй юм. Харин зарим өсгөгчдөө ялгаатай өөр хэмжээтэй дата биремүүдийг тусгай функц ашиглаж нэгтгэдэг бөгөөд түүнийг дараагийн слайд дээр авч үзнэ. Зарим өсгөгчдөө ялгаатай өөр хэмжээтэй дата биремүүдийг merge функц ашиглаж нэгтгэх боломжтой. Энэхүү функцээр хийгдэх нэгтгэл нь өгөгдлийн сангийн join үйлдэлтэй адил юм. Зураг дээр тус функцийн параметрууд тавтах агуулгыг харуулав. Эндээс харуул жишээ болгон авсан A болон B дата биремд ID үзэгчийн утгаараа ижил 2 мөр байгаа тул түүнд харгалзах ганц мөр 3 баг нь бүхий дата бирем үүснэ. Харин all аргументын утгыг түрүү гэвэл ID үзэгчийн бүх 3 утга болох 3, 7, 8-д харгалзах мөрүүд бүхий дата бирем үүснэ. Энэ тохиолдолд дутаж буй утгууд орхигдсон утга буюу NA болно. Харин all X болон all Y аргументуудаар түрүү утга дамжуулбал харгалзах дата биремийн бүх мөрийг харин нөгөө дата бирем орхигдсон утгагүй буюу бүрэн мөрүүдийг авна. Энд зарим төрөл хувиргалтыг хэрхэн хийхийг харуулав. R програм дахь төрөл хувиргалтын функцүүд ерөнхийдөө SCIG структур бүхий нэртэй байдаг. Жишээлбэл SCIG numeric, SCIG logical, SCIG factor зэрэг функцийн нэрийг дурдж болно. Дата биремийн мөрүүдийг зарим багнаар нэрмэлгээд order функцийг энд үзүүлсэн байдлаар ашиглаж болно. Дата бирем болон матриц зэрэг хүснэг хэлбэртэй объектыг T функц ашиглаж хөрвүүлдэг. T гэдэг нь транспоз буюу хөрвүүлэх гэсэн үгийн эхний үсэг юм. R хэлтэй үсгчийн шошго гэсэн тусдаа зүйл байдаггүй. Хэдий тийм боловч бусад програмуудад байдаг учраас түүнийг баг хүчээр шахуу авч үзлээ. Үүнд тусгаарлан зориулсан функц гэвэл HMSC багцын label функцийн нэрийг дурдж болно. Энд эхлээд шошго оноох дараа нь шошгыг нь гаргаж авах тушаалууд харагдаж байна. Ер нь шошго гэдэг дээр нарийн тайлбар өгвөл энэ нь ердөө label гэсэн нэрийн дор нэг атрибут оноож буй явдал юм. Та бүхэнд үүнийг бүр тодорхой харуулъя. Иймд шошго зүүхийн тулд заавал HMSC багцыг нэмж суулгаалгүйгээр бэлэн байгаа атрибут функцийг ашиглаад байж болно. Атрибутыг хувьсгчийн төрлийг ялган таних, нэмэлт утга авсрах зэрэгт ашигладаг. Эцэст нь чанарын өгөгдлийн ангиуд буюу утгуудыг кодлох гэсэн тусдаа үйлдэл байдаггүйг тэмдэглэе. Харин үүний оронд чанарын өгөгдлийг заавал фактор байдлаар оруулах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тинхүү оруулахдаа энд яриад буй код болон шошгыг фактор функцээр дамжуулаад өгчдөг билээ. Мөн чанарын өгөгдлийг фактор байдлаар R програмд оруулсан үед түүн дээрээ тоон өгөгдөл дээр ажилтдаг функцүүдийг андуурч ажиллуулахаас сэргийлэх боломж нэгддэг. Та бүхэн факторын дунджийг зориуд олох гээд оролдоод үзээрэй. Хэрэгтэйг бол алдаа буцаагаад ажиллахгүй байхыг харна. Энд орхигдсон утгатай холбогдох үйлдэлүүдийг бүгдийг авч үзлээ. SNA функц нь объектын элементний бүрчлэн орхигдсон утга хэсгийг шалгахад гарах true false logik утгуудыг буцаадаг. Харин NA бол ямар нэг орхигдсон утга байгаа хэсгийг шалгаад байвал true байхгүй бол false гэсэн scalar буюу ганц утга буцаадаг. Complete cases функц нь мөр тус бүрийн хувьд орхигдсон утга байгаа хэсгийг шалгаад мөрүүдэд харгалзах true false утгуудыг хамтд нь буцаадаг. Жишээ болгон авсан data биремийн хувьд ганцхан нэгдүгээр мөр complete буюу бүрэн, бусд нь бүрэн биш байна. Энэ функцийг слайд дээр үзүүлсэн байдлаар ашиглаж data биремийн бүрэн бус мөрүүдийг ялгаж авч улмаар хэвлэж үзүүлэх боломжтой. Орхигдсон утга алгасах боломж бүхий функцүүд энд байгаа шиг NA-ийг RM гэсэн аргументтай байдаг. Тус аргументаар түрүү утга дамжуулбал өгөгдөл дэх орхигдсон утгуудыг тооцооноос хасах болно. Орхигдсон утга зайлуулахад NA-ийг omit функц ашигладаг. Тус функц орхигдсон утга бүхий мөрүүдийг орхиж зөвхөн бүрэн мөрүүдийг л ялган авч утга болгон буцаадаг. Эцэст нь алдаатай утгыг NA буюу орхигдсон утга болгохыг жишээгээр харууллаа. Энд эрэг тоон утгуудыг л алдаагүй зөв утга гэж үзэж байна. Иймд тэгтээ тэнцүү эсвэл тэгээс бага утгууд руу хандаад улмаар тэдгээрт NA утга оноож байна. За ингээд төгсгөлийн хэсэгтээ оръё. Энд өгөгдлийн бүтэц зохион байгуулалтын хэрхэн өөрчлөлгийг авч үзлээ. Үүнтэй холбогдуулан статистик өгөгдлийн зохимжтой хэлбэрүүдийн талаар хэдэн үг хэлмээр байна. Ерөөсөө статистик судалгаанд нэг эсвэл олон сансар үзэгч авч судалдаг. Нэг үзэгч байх тохиолдолд түүний бүтэц зохион байгуулалт гих сүртэй юм байхгүй. Нэг үзэгчийг эсвэл вектор эсвэл фактор байдлаар R програмд оруулахад л болно. Харин олон үзэгч байгаа бол тэдгээрийг эсвэл өргөн эсвэл урт гэсэн хоёр бүтэц айл нэгээр л R програмд оруулах хэрэгтэй. Ерөөсөө статистик шинжилгээ хийх функцүүд нь өгөгдлийг энэ хоёр хэлбэрийн айл нэгээр л хүлээж авдаг. Иймд өгөгдөл үүнээс өөр хэлбэртэй бол ямар шинжилгээ хийж чадахгүй болно гэсэн үг. Цаашлбал өгөгдлийн энэ хоёр хэлбэрийн альнаар нь оруулах анхнаасаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд хувьсгчтэй хамааралтай хэсгийг анхаарна. Хэр хувьсгчид хамааралтай бол өгөгдлөө өргөн бүтцээр, хамаардаггүй бол урт бүтцээр зохион байгуулна. Жишээ болгон харуулсан үснэгтэй хувьд А болон Б хувьсгчдыг анхаарч хараарай. Эхний үснэгтэй хувьд тус хоёр үзэгч хамааралтай, өөрөлдвөл 1.2 гэсэн утга 0.8 гэсэн утгатай холбоотой, 1.5 утга нь 1.4-тэй холбоотой юм. Ийм учраас эхний үснэгт дээрх төвөрийг холбоос төвөр гэдэг. Харин хоёр дахь үснэгтэй хувьд А болон Б үзэгчид хамааралгүй, тоон утгууд нь шууд холбоогүй юм. Иймд тус төвөрийг хамааралгүй төвөр гэнэ. Нэг өгөгдөл анхнаасаа зөв бүтцийн дагуу зохион байгуулсан бол өгөгдлийн эмгэлэх гэсэн илүү ажил хийх шаардлагагүй болно. Хэдий тийм боловч амьдрал баялаг болохоор уг хоёр бүтцийн нэгээс нөгөөрөө хувиргах шаардлага тулгарч болох юм.
Үүнд ашиглаж болох одоо байгаа хамгийн хялбар арга буюу функцийг дараагийн слайдаар танилцуулна. Тэсн та бүхний өгөгдөл энэ хоёроос өөр бүтэц зохион байгуулалттай бол эдгээрээс аль тохирох руу шилжүүлээрэй гэмээр байна. Тиймээ шилжүүлэхэд тухайн нөхцөл байдал шалтгаалж янз бүр өгүүлэлт хийх хэрэгтэй болно. R нь програмчлалын хэл учраас тэр бүх төвөгтэй үйлдэл гүйцэтгэхэд маш сайн туслагч болж чадна. Бид дараагийн хичээлүүдээр R хэлний програмчлалын элементүүдийг авч үзнэ. Өгөгдлийн өргөн болон урт бүтцийг өөр хооронд нөхрийн урьгаж шилжүүлэхийг өмнөх слайд дээр үзүүлсэн үснэгт дээрх өгөгдөлд тулгуурлаж харууллаа. Энд ашигласан функцүүд нь одоо байгаа ашиглахад хамгийн хялбар функцүүд юм. Тус хоёр функцийг ашиглахын тулд харгалзах багцыг нь суулгасан байх шаардлагатай.